Намсрын банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр 5 дугаар хэсэг 5 дугаар сарын 15-ны өглөө тэнгэр маш тунгалаг дулаахан сайхан өдөр болмоор байсан ч үдээс хойш салхи хөдлөн өлөн шороо босож нилээд зэврэн болчихов. Аж үйлдвэрийн комбинатын өтгөн дуутай яндан хөнгөнөн дуугарч өдрийн ажил дуусныг нийслэл хот даяар зарлав. Албан яамд үйлдвэрийн газрын үүд хаалга байн онголцож хүмүүс бөөнөөрөө гарцгаав. Ажлаас тарсан хүмүүсийн зарим нь гэрийн зүг яарцгааж, зарим нь хоршоо дэлгүүрээр хисэж идэж уух юм цуглуулахаар нэг дэлгүүрээс гарч нөгөө рүү орцгоо. Годомж талбай хоршоо худалдааны газар хүнээр дүүрч яриа шууганч ихслээ. Өдрийнхэн ажлыг амжин хийсэн ил олон хүн санаа амар сэтгэл оёг эрх таваараа ийш тийшээ сүлжих бөгөөд гэртээ харж хоол хийхээсээ залхуурсан хүмүүс зоогийн газар орж тавтай сун амттай хоол захиална. Бас арх шар архт хорхоотой хүмүүс зоогийн газраар эргэлдэнэ. Гадаа годомжинд хүүхэд багчуудын инээн шуугах, хүүхнүүдийн хөхрөлдөх дуулдаж, настай буурлууд, намптай гэгчин нуруу өөрөн алхана. Хол гэртээ хүмүүс хөлсний дэнжгэр морин тэргэнд 2-3-аараа сууцгааж, ундаг дугуйтай хүмүүс уралдаан тэмцээнд явж буй мэд хөлийн булчин мэдэн жийж хурдлана. Нийслэл хотын 1000 түмэн эдгээр хүмүүс ээлжлэн өнгөрөх хорвоогийн энэ нэгэн өдрийг ийхүү санаа амар үдэхтэй. Эх нутгийн дор нутгийн зурвас газар цус асгаруулсан ширүүн байлдаан болж байна гэдгийг хэрхэн мэдэх вүлээ. Алхын голын сав газар манай хилийн застав, хүч нэмж очсон морьцсон пулемет, салааны 100 гаруй цэрэг эрс эх нутгаа үлэмж хүчээр дайран довтолсон дайснаас өмгөөлөн хамгаалж, дайсны хүчийг тогтоон барьж байгааг Монгол Ардын хувьсгалт цэргийн жанжи штабын цөөвтрийн ажилтнууд л тодорхой мэдэж, болж байгаа хэрэг явдлын талаар намын төв хорооны тэргүүлэгч, улсын баг хурал, ардын сайд нарын зөвлөлд цаг тутам илтгэн танилцуулж, авах арга хэмжээг төлөвлөн шийдэж байсан билээ. Цэргийн яамны бүх хүмүүс өнөөдөр 5 цагийн янданд дуугарч ажилд харсныг ч мэдсэнгүй. Тус тусынхаа ажлын байранд байж толгой дээш татах завгүй ажиллаж байв. Япончууд үлэмж хүчээр өчигдөр өглөө манай улсын дархан хил рүү дайран цөмрлөө гэсэн байлдааны мэдээ өглөө ажил цуглахад амнаас ам дамжин хоромхон зуур тарж тэр аимшигт мэдээг сонссон бүхэн сэтгэл түгшин тушаал өгвөл байлдаан болж байгаа газар руу явхад дутуу зүйл юу байна уу гэж бие сайн шалган бэлтгэж өрөө нөсөж гарсангүй өдрийг барж байгаа ажээ. Ийм төгшөөрт мэдээ хэзээ нэгэн цагт сонсогдно гэдгийг яамныхын таамгаар бас бодит байдлаас аль хэдийн мэдэж байсан билээ. Хоног хугацаа өнгөрөх тусам төгшөөрийн харанг ойрхон улам чанга зохих болсныг цэргийн газар олон жил болсон хашир даргаас эхлээд саяхан цэргийн албанаа ирсэн залуу хүмүүс ч сэтгэл зүрхээрээ мэдэрч байсан юм. Яамны удирдах дарганаар цэргийн анги хязгаар нутгаар ээлж халаагүй юм шиг явж байлдааны бэлэн байдал, галын бэлтгэлийг шалган зааварлаж цэргийн харилцаа холбоо, хоол хүнс, тээвэр зам харилцаа, эмнэлэг, орон байрыг шинээр бэлдүүлэх зэрэг хөлгүй их ажилд аль хавраас эхлэн умбан орсон ажээ. Өглөөнөөс эхлээд яамны хүнд царсан хаалга байн онголцож, яарч сандарсан цэргийн төрөл бүрийн ангийн удирдах тушаалын дарганаар тушаал шийдвэр авчих гарч орох нь үлэмж байсны дээр. Холбооны аппарат 1 минутч завсралгүй шахтан шуугиж, телефон хонхны дууд тасралтгүй хангинан хоолойн сонгоцсон холбоочдын бараг хашгичийн ярилцсан тодхон сонсогдож, бичгийн машин тажигналдаж байлаа. Цэргийн яамны сайдын уужим том өрөөнд ардын хувьсгалт цэргийн дээд тушаалын дарганаар тэр өдрийн орой яаралтай цуглав. Тэднийг цуглаж гүйцмэгц улсын маршал бүх цэргийн жанжин чой болсон орж ирлээ. Тэнд байсан дарганаар нэгэн зэрэг ярсах юм босов. Чой болсон өнөөдөр маршалынхаа формын хувцсыг өмсчээ. Маршал дарга нартаа мэдлээд нилээд алжаасан янзтай айжмхан алхасаар том ширээний хойно сууснаа. Заншил ёсоор хүн бүрийг толгой дараалан тогтоон харахад түүнтэй харц мөргөлдсөн хүн өөрийн ирэхгүй далдран үл мэдхэн хараа буруулав. Чавалсангийн сэтгэл их завиртай байгаа бололтой нүд нь үл цавчин гүн бодол дарагдан баруун гараараа ирүүгээ хэд имэрч үтснэ. Халмигсаа хажуу тийш нь ташуу самнсан шарангуй царайтай туран хайвтар өндөр дарга руу харж "За товчхон илтэг" гэвэл тэр дарга хоолоогоо сэм засаж хэдэн хуудас цаас шажигнуулан эргүүлснэ.
Өнөө өглөө авсан мэдээг саяхан хүлээж авсан шинэ мэдээтэй тулган үзэхэд халахын голын орчин болж байгаа хэрэг явдал тодорхой боллоо. Өчигдөр өглөө буюу 5 дугаар сарын 14-ний өглөө Японы 300 гаруй морин цэрэг 5 нисэх онгоцоор дэмжүүлэн манай хилийн Номон хаан бүр довоогоор цөмрөн орж ирсэн байна. Хилийн харуулын цэрэг хүч нэмж очсон сэлэмт суман пулемет салаатай хамтран ширүүн байлдаан хийсэн байна. Энэ байлдаанд Японы онгоцнууд манай цэрэгийг агаараас бөмбөгдөж пулеметоор шүрссэн нь байдлыг ихэд хүндрүүлж манай цэрэгүүд эзэлж байсан байран орхиж халахын голын зүүн хөвөөнд дөхөж хориглосон байна гэж илтгэхэд маршал огцомхон босож тэр хүн рүү дөхөж бараг тулж зогсоод 5 дугаар сарын 11-нд Японы 500 орчим цэрэг мөн тэр хаваар цөмрөн ирж хилийн харуулын арваад цэргийг бүслэн хаах гэж оролдлоо гэсэн мэдээг надад танилцуулсан биз дээ. Тэгвэл энэ 14-нд манай цэрэгтэй тулгарсан 300 цэрэг гэдэг чинь тэр түрүүчийн цэргүүд хилийн дотор хориглож байсан хэрэг үү? Өөр цэрэг орж ирсэн хэрэг үү? гэж тулган асуулаа. 11-нд хил рүү орж ирсэн 500 цэрэг тэр өдрөө хилийн цаана гарсан гэж мэдээ ирсэн. Гэвч тэд зарим нь хилийн дотор хорогдон нуугдж байгаад дахин довтолсон байж ч мэдэх юм гэж өнөө дарга баахан сүрдсэн янзтай хариулв. Маршалын нүдэнд доогдсон шинжин инээмсэглэл тодрон багцаагаар дайныг үнэлж дүгнэлт хийвэл бөн алдаанд ордгийм гэлээ. Тэр даргын нүүр халуу эргэж маршлыг уурлахтаа инээдэг гэж манай зарим дарга нар ярьдаг нь үний юм байна. Үгүй бол намайг нягт сайн шалгаагүй мэдээ танилцуулсанд голоод шоолж байгаа юм болов уу гэж бодоод хөлсөө сэмхэн шудрав. Чаа болсон өөрийг нь нүд салгалгүй ширтэн зогсож байгаа дарга нарыг шүргэх шахан наас цааш хэд алхаснаа баруун гараа огцом өргөж хил дээр болж байгаа хэрэг явдлыг үнэн зөвөөр нь мэдээд шалгагдсан мадаггүй мэдээ надад хэрэгтэй байна. Өнөө шөнтөө багтааж тагнуулын хилцээс туршлагатай 2-3 хүн тийш нь явуул гэж тушаа. Мэдлэг гүйцэтгэе гэж мэдээ танилцуулсан дарга яаран хэлв. Чаа болсон ширээнийхээ ард очоод 2 гараараа ширээ тулан зогсож энэ он гарсаар 5 дугаар сарын 11 14-ний өдрүүдэд хил цөмрөн орж ирсэн шиг ийм олон цэргээр дайрч байсан удаагүй. Тусгай мэдээнээс үзэхэд Номон хаан бүр довооны чигтээ хилийн ойролцоо Японы 23 дугаар явган дивиз хүчээ задлан байлдааны бэлэн байдалд орчход байна. Бас хайлаар хотоос нааш тавьсан засмал замаар цэргийн ихээхэн хүч зөөж байгаа нь тодорхой боллоо. Мөн манай улсын хилд тун ойрхон байгаа 2 салаа төмөр замаар өдөр шөнөгүй цэргийн хэрэглэл зэвсэг техник зөөж байна. Энэ бүхэн бол томоохон дайн өнөө маргаашгүй эхлэх гэсэн дохой юм. Нэг үгээр хэлбэл тэр дайн 5 сарын 11-нд эхэлсэн гэж үзэх хэрэгтэй. Япон балмад дайнда манай улсыг хүчээрээ татан оруулахыг чармааж байна. Манай нам засаг аль болохоор дайснаас тойрон гарах энх хамгаалангийн бодлогыг баримталсаар байгаач. Дайнд гарцаагүй орох боллоо гэдгийг хатуу санаж дайсны ямар ч балмад төрөмгийн оролдлогыг газар авахуулалгүй тас цохих хэрэгтэй гэж чанхан хэлээд баруун гараа өргөв. Маршал өргсөн гараа ширээн дээр пад хийтэл чанга буулгаж халахын голын орчин болж байгаа энэ хэрэг явдлыг хэлийн бодлон гэж үзэж хэрхэвч болохгүй. Бид энэ удаад хуралдаж цаг үрхийн хэрэг чаалга байна. Миний тушаалыг бичиж ав гэхэд дарга нар зөөж авсан цүнхнээсээ цэвэрхэн хуудас цаас харандаа яаран гаргаж маршалын юу гэж тушаахыг хүлээв. Маршал ширээнийхээ араас гарч дарга нарт тулж ирээд хэсэг зур бодол хийснэ. Тамсагийн 6 дугаар дивизийг халахын гол руу бүхэл бүрэлдэхүүнээр нь яаралтай хөдлөг. Зүүн хязгаарт байгаа зөвлөлтийн цэргийн ангиудтай яаралтай холбоо барьж халахын голд болж байгаа дайны тухай танилцуулаад түрүүч ангиудыг явуулах арга хэмжээ ав. Цагийн байдал дүн шинжилгээ хийж
байлдааны газрын мэдээг жижиг гэлгүй надад танилцуулж бай. Цэргийн яамны бүх нөхөд ажлынхаа байрнаас холдож болохгүй. Өнөөдрөөс эхлэн улс орон маань дайны байдалд орлоо гэж санах хэрэгтэй. Улс орныг нөмрөн ирсэн дайны харвуулыг өдөр түргэн хөөж зайлуулахад цэргийн улс бид ам биеийг хайрлахгүй зүтгэх ёстой. Та бид улс эх орон ард түмнийхээ өмнө хүнд жухал хариуцлага хүлээсэн гэдгийг ямагт санаж бай гэж хэлснийг дарга нар үг гэлгүй бичиж авлаа. Маршал Ингрийн товчийг барилан тэмтрээд ширээрүүд өгөх зур. Саяын миний хэлсэн зүйлүүдэд салбарлан хэд хэдэн тушаал төлөвлөөд 2 цагийн дараа надад үзүүл. Асууж лавлах зүйл байхгүй бол явж болно гэхэд дарга нар яарангарцгаа. Нөхөр лавгсүрэн үлдээрэ гэж маршал хэлбэл лавгсүрэн зог тусан эргэж хараад зогсов. Чөө балсан өрөөнд дотоороо химжиж байгаа юм шиг хэд алгаснаа эргэн лавгсүрэнгийн дэргэд ирж нүүрөөд нь нэгцлэн ширтэн. Цагийн байдал тун ноцтой боллоо. Бэ Москва руу нөхөр Варшиловтой өнөө шөнө ярина. Чи одоохон зөвлөлтийн цэргийн 57 дугаар тусгай корпусын командлалтаа миний нэрийн өмнөөс ярьж Тэш нь ямар анги салбарыг төрөөлүүлэн явуулж болохыг мэдээд надад ээлтгээрэй. Жанжин штабын байлдааны хэлтсийн даргаыг чадвал өнөө шөнө, чадвал маргааш өглөө халахын гол руу явуул. Маргааш нөгөөдрөөс миний орлогч халахын гол руу явах болно. Энэ дэх бүх ажлыг чи хариуцах болно гэвэл лавгсүрэн түүний тушаалыг давтаад өрөөнөөс яарангарчээ. Чөө болсон түүний хойноос хүнд бодолд дарагцсаар гарч ирэв. Лавгсүрэн түүний гадаа өдөнд үдэж өгөөд буцаж орлоо. Чөө болсон уртгаар машинд сууж гидэргээ налсхийн нүдэн анж бодол боллоо. За та дайнд ч зайлшгүй орлоо доо. Хэр зэрэг сүйтгэлтэй дайн болох бол Япон манаатай дайн хийгээд юу хожих гэж гойрилж байна. Энэ дайн хичнээн удаан үргэлжлэх бол юу таачи гэсэн дайсны халдлагыг түргэн зурал бут зохих хэрэгтэй. Зөвлөлт холбоот улс манай засгийн газрын хүсэлтээр 36 онд байгуулсан Португал гэрээний үүргийн дагуу цэргийн ангиудаа манай улсад ирүүлсэн нь юутай их азтай хэрэг. Халахын голд болж байгаа хэрэг явдлын тухай нөхөр Сталин Варшилов хоёртой зөвлөн ярилцахыг хойшлуулж болохгүй. Улс орныг батлан хамгаалах тухай цэргийн байлдааны болон улс төрийн бэлтгэлийн талаар яаралтай арга хэмжээ төлөвлөн боловсруулж цэрэг татах, байлдаж байгаа ангиудыг агт морд, хоол хүнс, тайвар харилцаа, эмэлгээр яаралтай хангах талаар маргааш намын төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж тогтоол гаргуулъя. Дорнод Хэнти аймагт засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилон явуулж цэргийн бэлтгэл ард талыг шуурхай түргэн хангуулах ажлыг зохиох нь зүйтэй байх. Одоо ч 50 цагтай адил удаан сууж хооллох завж олдохгүй боллоо. Бошуухан харж хоолоон идчихээд контортон очихыг бодъё. Уртгаар тэрэг үчийн сүмгэр гэгээн дундуур гулсах адил явсаар маршлын байрны үүдэнд ирээд зогсоход цэрэг хувцастай өндөр туранхай хүн машинаас түрүүлэн бууж хаалгыг нь онгойлгов. Маршал машинаас бууж хоромхон зуур тэнгэрийн байдал ажиж шөндөө бороо орох нэ. Аашгүйтэй. Энэ жилийн бороо овоо эрт орох нь. Өвөлийн их засны чигээр ногоо сайхан ургаж байна. Одоо ингээд бороо оруулж
дэлгэр сайхан зум болгон доо гэж бодсон авч хамаг ухаан бодлыг нь эзэмтсэн дайн гисэн ганц үг сүйдэрмэц салалгүй зовоосоор байлаа. Дотгошоо яаран орж урдих шигээ тухалсан ч үгүй гадуур цамцаан тайлж гар нүрээ шалвхан угаачаад хоолны ширээний ард суухад тоогооч нь том зэс тавгтай чансан мах данхтай халуун цай авчир ширээн дээр хичээнгүйлэн тавиад өлмөд тэрэ хөнгөн гიშгсээр гарчээ. Чаа болсон ааг нь ханхалсан сүйтэй халуун цайнаас мөнгөн аяганд хийж хид очсноо. Тавг дүүрэн махнаас нэг огтолж амсснаа нэг сүүж бариад идэж эхлэв. Түүнийг мах идэж байтал комиссар нь орж ирээд "Таны корпусын комиссар нөхөр лавгсрын яри гэж байна" гэвэл Чаа болсон мөлжиж байсан сүүжийн тавг дээр тавиад нөгөө өрөөнд орж телефоны харилцаурыг авч чагнавал баг зэрэг хоржигнож байснаа. "Нөхөр маршалд илтгэж болох уу?" гэсэн танил дуугарлаа. "За, сонсож байна. Зөвлөлтийн 57 дугаар корпусын командчлалтай холбоо барьлаа. 6 дугаар дивизийн даргатай ярилцаж тохироод халахын гол руу юуны өмнө 11 дугаар танкын бригадын буудлага булготын батальон яарвчлан явуулах боллоо. Бусад ангиудыг байлдааны бэлэн байдалд оруулж дараагийн тушаалыг хүлээж байна" гэлээ. "Сайн байна. Цагийн байдлыг харзнаж бас зөвлөлт засгийн газартай харилцсны дараа хэрхэх шийд өгнө гэж мэдэгд." "Мэдлээ." "Байлдааны хэлтсийн дарга юу болж байна?" "Нисэх ангитай ярьсан. Өглөө 5 цагт тагнуулах хэлтсийн орлогчийн хамт нисэх болсон." "Сайн байна. Байлдааны хэлтсийн даргыг нааш нь явуул ярилцах юм байна." "Мэдлээ." "Хаалхын голоос шинэ мэдээ ирсэн үү?" "Ирсэн. Жанжин штабын дарга танд одоо илтгэнэ." "За." "Нөхөр маршал, сая тамсагтай ярьлаа. Өнөөдөр өдөөс хойш манай хилийн цэрэг дайсны 200 гаруй цэрэгтэй байлдсан байна. Дайсан их буугаар дэмжүүлэн хилийн цэрэг хүч нэмэгдүүлсэн сумаг бүслэх гэж оролцсон ч тэд дайсны бүслэлтийг сэт татан гарч ард тийшээ ухарч байраа сольсон байна. Дайсны цэргүүд хилийн гүн рүү 15-20 км орж ирээд хориглолтод орлоо гин." "Өөр?" "Одоогоор өөр юм алга. Хилийн застав дивиз 2-ын хооронд цаг үргэлж харилцаа барьж байгаа гин." "Хилийн цэргийг цөмөрч ирсэн хүч илүү дайсантай хамаа бус байлдаж гарц хохирол хүлээх явдалгүй гэж хэл. Гэхдээ ямар ч байсан гол хүчийг хүрэлцэн очтол халахын голыг дайсанд алдалгүй барьж бай гэж миний нэрийн өмнөөс тушаал өг. Шинэ мэдээ ирсэн цагт нь надад мэдэгдэж бай." "Мэдлээ. Тушаал ёсоор бүгдийг гүйцэтгэе." Маршал уцаан тавиад дахин хоолны ширээний хойно суусан ч үгүй өрөөнд дотоороо холхиж байснаа хөшгөө ярьж цонхоор харлаа. Гадаа тас харанхуй тэнгэрт одод харагдахгүй байхыг бодоход хурын зузаан үл бүрхсэн бололтой. Чаа болсон цонхоор ийн харах зуур. "Хаалхын голд одоо чухам юу болж байгаа бол? Японы 23 дугаар явган дивиз бүхэлээрээ хил цөмрөн орж ирсэн бол хилийн харуулын цөөхөн цэрэг яавч зогсоож дийлэхгүй. Саяын өгдөг тушаал арай хатуудгүй. За, юу ч болсон дараагийн мэдээг хүлээе. Хилийн цаана 23 дугаар дивизээс өөр ямар нэгэн шин анги бөөгнөрөөдөг байна. Түүнийг яаралтай мэдэх нь чухал" гэж бодоод цонхноос холдож комиссараа дуудан "Дотоод явдлын яамны 4-р газрын даргыг одоохон дууд" гэв. Комиссар нь тушаалыг давтан ёслоод цааш иргэв. Өрөөнд дотор өөр хүнгүй тул туйлын намган боллоо. Хажуугийн өрөөнд комиссарын усаар ярих нь бүдгэн сонстов. Бас нөгөө өрөөнд хүүхдийн инээлтэх нь дуулдана. Чаа болсон өрөөнд дотоороо холгсон ч үгүй зөөлөн сандалд сууж шанаагаан тулан бодол болж "Өглөө болтол ямар юм дуулдах бол доо" гэж сэтгэл төгшин байснаа буугын дахь цагаан харж комиссараа дахин дуудаж ирүүлээд Москватай холбоо барих үүрэг өглөө. Ийм байтал дуудуулсан байлдааны хэлтсийн дарга хурч ирлээ. "Явхад бэлнэ. Бэлээ нөхөр маршал. Өглөө 5 цагт нэснэ. Шөнө нисэх гэтэл хинтэд орнондод ширүүн бороотой байна гинэ. Чи эхлээд 6 дугаар дивизийг халахын гол руу хөдөлгөөд цагийн байдлын талаар надад яаралтай мэдэгд.
Орлогч жанжин нөгөөдөр хойноос чинь очино. Хоёулаа дараа нь матад орж 8 дугаар дивизийг аяны маршаар хөдөлгөхөд бэлэн болго. Мэдлэг гүйцэтгэе. 6 дугаар дивизийг хөлийн зүг хөдөлгөх ажлыг маш нууцлах хэрэгтэй. Аяны маршийг аль болох хурдан түргэн хийж зохих газраа яаралтай хүрсэн байх арга хэмжээг урьдчилан бодож боловсруулах нь чухал. Тэгэхгүй бол халахын голд хил хамгаалсан цөөвтөр цэрэг хүнд байдалд орно. Ойлгож байна. Хажуугийн өрөөнөөс комиссар түргэн алхасаар хурч ирээд "Нөхөр маршал, Москватай холбоо барьлаа. Одоо ярихад бэлэн боллоо" гэвэл чай болсон ухсхийн босож гараа хаялан тэр өрөө рүү орчихов. Шүн дунд аль хэдийн өнгөрч цэргийн хуаранд дуу чимээ алдрав. Байшингийн хонгилд салаа сумангийн яваал хатуу ултай гутлаа шал шожигнуулан түр тархийн явах хаяа аяархан шивгний ярилцсан сонсогдно. Нивалууд унтаж амарч байгаа нөхдөө сэрэхгүй хичээн ийн аяархан явж хаяа шивнэлдэх боловч хүн төхөл хатуу ултай гутал нь хуучирсан шалыг шажигнуулан перпар түг таг хийж нойр нь холдсон хүнийг зов. Бас онгорхоо орхисон салхивч салхинд үе савчин хятнаж холхон ноход боргоно. Салааныхан бүгд дуг нойрондоо богжирч байхад базар химээх цэргийн нойр хулжиж Нивалуудын шивнэлтэн хаяа инээх наас цааш түр тархийн явах салхивч савчих нохоо боргохыг чагнан хүнд бодолд дарагдан хэвтэж байлаа. 3 жил хөгжилтэй сайхан өнгөрөөсөн цэргийн хуарн нь өнөөдөр түнд нэг л хачин уйтгартай завиртай чим шиг санагдан зүрхэн чимчин бацлан өвдөх шиг болж өнөө орой сонссон айгүй мэдээл түүний нойрыг инхүү хулжаасан ажээ. Базар өнгөрсөн 3 жилийн турш нөхдийнхөө нэгэн адил толгой дэрэн дээр тавиу үгүй юу сайхан унтаж байсан болохоор нөхд нь хэрхэн яаж унтдгийг мэдэхгүй юм. Тэгвэл өнөө шөнө нэг байранд олон хоногийг хамт өнгөрөөсөн салааны 20 хэдэн нөхөд дэрэгдэн хүн тогтож байхын аргагүй санагдана. Хажуугийн нэг цэрэг байс хийгээд л шүдэ тажигнтал хавирна. Нилээд зайтай унтаж буй нэг хүн хамраа сэтэртэл хорхирч бас нэг цэрэг зүүдэлж байгаа бололтой чанга юм хэлнэ. Нэг цэрэг бие шир хийтэл маажаад наас цааш хөрвөөж модон ханзаа шажигнуулна. Энд тэндгүй урт богн амьсгаадан янцаглаж яраглан хорхирч амаа тамшаалан шүдэ хавирхан нэгэн хормын төд идэж тасалдахгүй байлаа. Базар нүдэ анин огт хөдлөлгүй хэвтэж байхдаа хэзээл бүрээн дуу тас хийх бол гэхээс зүрхэн чимчгнэн логшиж айдас төрнө. Хэрэв өнөө шөнө түргэн авчихгүй бол учир бий гэж бодно. Оройн хоолны дараа дивизийн штабын бичээч түүний үерхдэг нөхөр нь сэм уулзаж "Заах өнөө шөнө түргэн авч магадгүй байна шүү. Улаанбаатараас 2-3 том дарга ирсэн. Хэрэв түргэн авах юм бол тэр чигээрээ халахын гол орно гэж мэдээрэй. Энэ бол цэргийн нууц, хүнд ч хэлж болохгүй. Бодолтой байхад гэмгүй шүү" гэсэн юм. Энэ аимшигт үгэл базрыг туйлгүй айлган сандрахсан ажээ. Базар 3 жилийн тэртээ тунгалаг тамирын хүмүүнээс цэргийн албанаа мордсон билээ. Угийн залтай сэргэлэн ир болохоор сэрэг дээрээ бичиг үсэг амархан сурч дарга нараас нэр нүүрч олж цаашаал шагнал байн хүртдэг болжээ. Буудлага, морин сургууль, биеийн тамир, ерөнхий эрдэм цэргийн босод төрлийн хичээл сургуульд гаргуун сайн гэж магтагдан хороо байтугай дивиз даяараа түүний нэрийг мэдэх болж зарим дарга нарын хөнгөн сэтгэлтэй авгаа нарч сэтэн хайсан удаатай. Базар дивизийн хэмжээгээр болсон буудлагын тэмцээнд хэд хэдэн удаа төрүүлж ерөнхий эрдмээр хороондоо толгой зохиж нэр нь мандсан юм. Дарга нар түүний үлгэр жишээгээр суралцахыг цэргүүдэд уриалж Базрын зураг хороо дивизийн тэргүүний сайчуулын хамт ханын сонин хүндэт самбарт байнга тавигдаж байсан юм. Энэ бүх магтаал цаашаалд түүний толгой эргэж баахан дураараа загнах болжээ. Номхон томоотой цэргүүдэд дээрлэхэж дарга нарын өөдөөс хэрэлдэж сахилга алдавч өөгшүүлдэг зарим дарга нар толгойг нээлж зүгээр өнгөрөх учраа уламж оодордог байлаа. Үнэн дээч түүн шиг мэрэгэн цэцэн бууддаг цэрэг цөөхөн байсан юм. Хөдөлдөггүй модон байтугай хөлхөжгүйгээд ирсэн дайсны цохонд сум тоолон шигтгэж чадна гэж базар олон удаа хаанхалцаж байв. Харин нодны жил цэрэгт ирсэн одоо халахын голд байгаа бадмал түүнийг хорон хурц үгээр мохоож дийлдэг ажээ. Базрын айдаг юм уу мөч өргөдөг хүн хоёрхан байжээ. Түүний нэг нь үг хэлээрээ хиндэж гүйцэгддэггүй бадам бөгөөд түүний дэргэд өнгөрч сагсуурах юм бол хорон үгээр нүүр хийх газаргүй болтол нь
дооглоно. Мөчөөрөгдөх хүн гэвэл мэргэн буудагч галдан юм. Бадам галдан хоёрыг өнгөрсөн жил цэрэгт ирэхээс өмнө Базар үнэхээр даналцаж байжээ. Ядахта бадам нь нэг сомонд галдан хороонд нь хуваарлагдсан ирсэн тул түүний нэр сүрийг амархан муудагсан гэхэд болно. Шин цэргүүд ирсний дараахан хорооны хэмжээгээр буудлагын тэмцээн болж галдан төрүүлсэнд Базар 91 тохиолдол үзгэж бодож байжээ. Тэгтэл өвөл дивизийн буудлагын тэмцээн болоход хорооноосоо Базар галдан хоёр шалгаран оролцжээ. Галдан тэр тэмцээнд 10 сумаар буудахдаа бүгдийн байны голын дугуй харын дотор зоосон учраас бүхний гайхлыг төрүүлжээ. Базар санамсаргүй ийм сүрхий өрсөлдөгч гарч ирсэнд баахан хулчиж бас бухимдаж байсан болоод ч тэрв 10 сумнаас дөнгөж 3-ын байны голд 2-ын заха бусад 5 сум нь хаагур хавсныг бүү мэд. Ингэж шившгээн тарьжээ. Үнэн дээр Базар дивизийн буудлагын тэмцээнд 2 удаа амжилттай оролцохдоо галдан шиг тийхүү 10 сумаа байны голд зоож байсан удаагүй. Түүнээс хойш Базрын мэргэн буудагч алдар нь буурч эхэлсэн бөгөөд галдан сэрэг даргагүй магтан шагших болсонд Базар ихэд цухалдан мөч өрхөх болсон юм. Үүнээс гадна Базрын нэр сүрийг сулруулах бас нэгэн явдал болжээ. Төрөчийн сумангийн дарга нь Базарт их сайн. Түүний хичнээн сахилгагүй дэвч аргалаад өнгөрөөдөг байсан бол нодин намар дураар нь тавьж эрхлүүлдэг дарга нь солигдож оронд нь Баатар гэдэг залуухан дэслэгч Базрыг чангахан атгсан юм. Базар шин дарга хуучин дарга шиг өөрийнхөө нөлөөнд оруулах гэж оролдоод дийлээгүй. Харин ч гимцэм сонсож сахилгатж суусан удаатай. Эхлээд долгонож үзээд тэр нь бүтэхгүй болохоор хэдэрлэж үзсэн нь 3 хоног сахилгаж сууж нэр сүрэн бозралжээ. Төрөгчийн сумангийн дарга нь бичиг үсэг тааруухан цэргийн эрдэмтдч дулхан учраас Базар баахан элэг барьдаг байжээ. Баатар бол зөвлөлт холбоот улсад сургуульд суралцсан цэргийн эрдэмтэд төгс боловсрсон. Орос хэл сайн мэдэх учраас Базар түүнтэй эрдмийн талаар лав шөргөөцөлдөх сачинд хүрсэнгүй. Базар 2 жил гаруй хугацааг санаа амар дураараа өнгөрөөсөн боловч сүүлчийнхэн жилиг баахан онцгор дуухан өнгөрөөж байлаа. Гэлээч гэсэн цэргийн албыг насаараа хаахгүйгээс хойш сайн нэртэйч байсан, муу нэртэйч байсан энэ намар халагдах тул ялгаа алах гэж бодож байжээ. Тэгтэл нэг сараас эхлээд зүүн хязгаар тайван биш болж Японы олон цөөн цэрэг үе хил зөрчин довтолж байна гэж дуулдан хэлийн харуулын цэрэгт хүч туслахаар өвөл сумангаас нь доржийн тасаг дараа нь хорооноос нь нэг сэлэмт сум пулемет салаа явснаас хойш дайн болж магадгүй гэсэн яриа цэргүүдийн дотор дэлгэрэн Базрыг айлхаж зовох болжээ. Хэрв дайнд орох юм бол амьд үлдэх болов уу гэсэн төгшөөрөл түүнийг ийхүү айлхан шаналгаж байлаа. Манай дивиз халахын гол руу явах юм бол зайлшгүй дайн болно. Тийшээ явахгүй сугарч үлдэх аргач олдохгүй байх та гэж бодохоос зүрхэн чимчгэн өвдөх шиг болж хэтэрхий оройцсноо ухаарч өөртөө гомдов. Өнгөрсөн 100 эцгээс нь нэг захиа эрэхтэй чамайг цэрэгт явснаас хойш хэдэн малаач алдаж гүйцгэн. Их чинь өвчтөй болохоор би малын хойноос хөөцөлдсөөр байж шургачж унах нь байна. Ядахта ах чинь өрх гэр тусгаар ладгарсан. Төөнд малынхаа хагсыг өглөөч гэсэн үлдсэн нь хөгшин надад бас л ахтаад байна. Халуунд халж хүйтэнд хөрж байж өсгсөн энэ сайхан буянт малаа харсаар байж хээрийн нохо хүний хоол болголтой нь биш. Баг сумын захиргаагаар гачиглын өргөдөл зохиулаад явуулбал чамайг цэргээс лав чөлөөлнө гэж улс амьтан ярих юм. Энэ тухай чи юу гэж бодож байгаагаа түргэн мэдэгдээрэй гэж бичсэн байжээ. Базарын тухай эргцүүлэн бодоод ганцхан жил үлдлээ. Та нар хичээж үз. Цэргийн албаа гүйцэд хаалгүй гачиглаар халагдаад очисон хойно дахиад цэрэгт татвал бүрч дэмий юм болно гэж бичиж явуулсанд эцгэнч зөвшөөрсөн ажээ. Одоо бодоход хэрэггүй л тэгж бичжээ. Тэгээгүйсэн бол манайхыг олон малтай ам бул цөөн гээд аль хэдийн халагчгаад нутаг орондоо жаргалан эдэлд суухгүй юу? Ганцхан жил дутуу гээд дахин цэрэгт таттлаа хаач байсан юм бэ? Би бас нэг зүйлд гордож байгаад л энэ шүү дээ гэж өнгөрсөн юмны хойноос гимшин гаслана. Тэр нь юу вэ гэвэл салааны дарга удахгүй халагдах юм гин гэсэн яриа гарч оронд нь Базрыг салааны дарга болгох сураг гарч байжээ. Тэгвэл
Цэргийн даргын формын сайхан хувцас өмсчхөөд нутаг усндан очиж хамгийн сайхан бүсгүйг эхнэрэн болгон авна гэж бардамхан бодож цэргээс яаран халагдахыг бодсонгүй. Халагдах байх гэж бодож байсан салаан дарга нь одоо хүртэл халагдсангүй цэргээ захирсаар л байна. Одоо яах вэ? Худал өвдөх үү? Эмч үзээд худал гэдгийг мэдэх байлгүй. Буу оцолдож эрэхтнээ гимтэх үү? Ингэж бодсноо зүрхэн шимшрэн базалж өөрийгөө буутах. Уг энэ чинь санах зүйл биш. Харсаар байж хуруугаараа буутах. Бурхан гончгсон минь. Надад тийм бүдүүн зүрх хатуу чанга зоригч байхгүй. Эвгүй юм дараацалдаж байж эрэхтэн дутуу өрөөл татанхаа болсноос дайнд явж хазаа үзхэн дээр. Би үнэхээр зүрх зориггүй аймхай хуулчхаар юм да. Дайны сургаар л ингэж өгч байх гэж намайг чинь цэрэг даргагүй л цовоо сэргэлэн зоригтой хиймэртэй сүрхий эргэж магтдагсан биш билүү. Миний энэ бодлыг нөхөд минь мэдчих вэ дээ гэж бодоод хоёр тишээ хяламхан харвал нөхд нь дүнгнэлдэн хурхирсаар шүдэ хавирдаг нь хавирсаар л бүх нойронд умбсан хിവэр байлаа. Ингэж дэмий юм бодож тарих толгоогоо зовоож бахан болий. Дай болооч билүү үгүй ч билүү. Боллоо гэхэд энэ олон хүн дотроос заавал намайг дайсны сум онох нь ч юу илээ. Муу ярвах та. Хэрв дай болох юм бол самбаа зоригтой байлдаж болохгүй гэж юу? Гонгоргой шиг зоригт баатарч болох юм билүү? 3 жил модон бай мэргэн бууддаг шиг муу сайн японочдыг сум тоолон унгаагаад байвал баатар болчихно шүү дээ. Ийм бодоод санаа амрах шиг болж нөхөд шигэ унтах гэж оролдов. Нэгэнд хулцсан нойр нь тийм амархан хөрөхгүй бүрмөсөн нисээд отсон юм шиг сэрвэлзээд байлаа. Хамглан шөнийн нам гүмийг цочоосон бүрээн дуу тасхин хангилнлаа. Базрын зүрх пал хийж зогсох шиг болсноо хавиргаан дэлбэлэх төхөн оволцож "За, өнгөрлөө. Ингээд дайны гал руу орох боллоо" гэсэн аим шиг хормхон зур тархинд нь зурсхийч босон харааснаа ч мэдсэнгүй. Тайван сайхан унтаж байсан нөхд нь бүгд л яаран босцоож харанхуй дундуур өмдөд самцаа өмсөх гэж шуухтнаж байтал гэрэлж аслаа. Түргэн жагсаалын бүрээ зандчих мэт дуугарч цэрэг ирсийг яаруулна. Сандарсан цэргүүд хувцаа яаран өмсөж байтал бошуулцгаа гэсэн захирангуй дуу хадлаа. Цэргүүд өрөөнөөс уралдан гарч хонгилд байгаа буу сэлэм эмээл хазаараа шүүрэн аваад гарцгаав. Огцомхон чанга бүрээн дуунаар бүхэлбүтэн дивизийн хэдэн мянган цэрэг дарга бүгд л босцоос нь илт бөгөөд харанхуй дунд хүмүүс наас цааш пер пархийн гүйлдэх зандрангуй дуугаар команд өгөх эмээл хазаар буу сэлэм хавиралдан харших машин хуйгт нүргэлэн хуржигнэх адуу тургиж тэмээ орилох тэрэг чахрах зэрэг 9 шидийн дуу холилд нь нижигнэж тамцгийн бяцхан суйранд дөргөөж байлаа. Энэ их үемэн сандраан төдхөн намдаж цэргүүд салаа суман хороогоор жигдрэв. Бүхэл бүтэн дивиз бүрээн дуугаар нэгэн хүн шиг босож харамхан зуур бүрэн зэвсэгт агтмард ачаа бараа хоол хүнстэйгээ жигдрэн хөдөлгөхөд бэлэн болно гэдэг цэрэг ирсийн нэгэн гайхамшиг эрдэм самбаа билээ. 5 дугаар хэсэг төгсөв.